Я өглөө өдөр үдшийн мэндийг хүргэе ирэх мөндөд сонсогчдоо дугааргүй дуулан Спутник Монгол радио 92.5 Галаза каст маань эхлэхэд бэлэн болсон байна. Эфир төлөвлөгч миний би Улаанбаяр Миша, эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэй хамт ажиллаж байна. 7 хоногийн эхний өдрийн мэндийг та бүхэндээ инхүү хүргье. За, олон гой юмнууд бас болоод байна. Гой мэдээлэлд байна. За ямар ч байсан тэгээд Оката баярын төргийа. Ямар суур яасан нэ. Эфирлөө орж ирэх юм. Гэхдээ нэг цом авсан хүнийг жоо хүндлээд харьцсан шүү дээ. Оо тэр чи FA community эднэр чи ер нь Англид том цом шүү дээ. Бүх дивизионы хооронд нь үздэг. Тэрний чинь ер нь топ 2 баг нь л үзлээ шүү дээ. Яг өмнөх жилийн City-г нөгөө Pep Guardiola-гийн 90 үеийн City ерөөхдөө бол дууссан. Шинэ 90 үе дээр ямар шүү байх нь вэ гэдэг өнгө зургийг ерөөхдөө бол харлаа. Амтдаггүй. Тэгээд 3 тэгээр бас хожно гэж бас City 3 тэгээр болно гэж бас том амжилт шүү. Ер нь бол 25 секунд болсон шүү дээ. Бараг юунаасаа илүү л дээ. Бараг цамаасаа илүү 3 тэгээр одоо ингэж хожиж ийн гэхээр илүү нэг тийм сэтгэл зүйн хувьд одоо удирдлагаа бэлэн байна. За манайх хүчтэй шүү. Манайх энэ жил дахин одоо авраг авах шүү гэсэн нэг тийм бас замдлыг тавьж байгаа гэж бодож байна. Энэ одоо жишээлбэл тоглолт эхлээл 25 секунд болсон. Тэгээд Калифиори хамгийн ихний голыг яг эхний минутанд нэг оруулж ирсэн. Тэгэхээр энэ үйл илэрлийн хувьд яг 108-ны цонхны үед Калифиориг чинь Реал Мадрид сонирхож чинь гэж нэлээд ярьж ирсэн. За тэгээд ер нь жоохон дурамчхан байсан л да Реал Мадридыг одоо Реал Мадрид манай тоглогчийг авах чинь гэдэг талаас ингээд азар явсангүй Кукурея явснаар гэхдээ жигүүр нь бол таарахгүй. Кукурея Калифиори хоёр бол жигүүр таарахгүй. Таарах баха зүүн жигүүр штэ. Кукурея ч баруун дээр өгдөг лөө. Кукурея ч зүүн жигүүр штэ. Зүүн тийм. Тэгэхээр ерөөхдөө бол жигүүр таарна гэсэн үг тийм. Тэгээд Кукуреяг авсны дараа нэг сэтгэл нэг сайхан амарч үлээ. За өчигдрийн байдлаар бол Манчестер Ситигийн Гвардиолагийн яг дараачийн эхний тоглолт, албан ёсны тоглолт бол энхүү 3-ын ялагдлаар ерөөхдөө бол ингээд эхэлж байна. За сүүлийн ер нь 4 жил Премьер Лигт бол за Ливерпул дундуур нэг орж ирсэн. Бусад үед нь бол Манчестер Сититэй л манайх алдсан шүү дээ. Тэгсэн байгаа шүү. Тийм. 1-2 одоо дандаа тэгэл манай 2 гээл явж исэн шалтгаан нь бол Манчестер Сити гэж амар нөгөө юу машин бий болгоцсон. Махны машин бий болгоцсон. Гвардиолагийн бас тэр нөгөө тоглолтыг бас авах одоо яаж тоглолдог вэ? Тэгээ дээрэс нь зөвхөн одоо юу гэдэг нөгөө мөнгөтэй байгаа. Яг одоо аврах болдог зүйл ер нь муу юм уу биш юм уу гэдэг зүйл. Одоо жишээлбэл эдгээр Францын лигийг бид нар Paris Saint-Germain лиг гэж ярьдагчсан. Paris Saint-Germain саяны хүртэл Луис Энрике гэдэг дасгалжуулагч ирэх хүртэл Европын тавцсан дээр бол нэг тийм гавьтдаг байгаагүй шүү дээ. Лигдээ бол яг хөө тэргүүлээд ороод ирчдэг. Тэгээ бусад үе дээрээ болоод ирэнгүүт яг арабын хөрөнгө мөнгөтэй арабын мөнгөөр ч одоо ингээд арабуудын мөнгөөр ингээд ерөөхдөө бол авраг бол чаддгүй маа гэсэн нэг зүйл нэг байгаад байгаа. Тэнгүүтээ тэрийг ухаалаг зарцуулж чаддаг нь дасгалжуулагчийн нэг үүрэг багт. Тэгэхээр Гвардиолагийн хувьд бол мөнгөтэй баг дээр хэдийгээр очсон ч гэсэн Премьер Лигийн контакт өндөртэй ялангуяа лигийн хувьд авраг болно гэдэг чинь бас өөр уур ухаан л байгаа юм л та. За тэгээд үүнээс гадна Одегард Эдегор одоо саяны Норвегийн шигшээ баг дээр ямар формтой байлаа. Одегард бол надад ерөөхдөө бол өмнөх өчигдрийн тоглолтын дээр үнэхээр гоё бүр үнэхээр гоё. Өмнө ч нэг юм бөмбөг авчаад шийдвэр гаргахгүй тэгэл удаагаал тэндээ нухаад байдаг байсан бол өчигдрийн тоглолтын дээр тэр шийдвэр гаргаж байгаа паслж байгаа одоо тэр гаргалт эднэрийг ингээ харахаар үнэхээр бас дараачийн төвшин рүү гараад ирсэн үү эсвэл өөртөө ихтэй болчихоо гэдэг. За тэгээд зүүн жигүүр дээр Цолис гэж нэг нөхөр авсан. Одоо тэр грек нөхөр байгаа. Тэгж байгаа. Тасархай. Леандро Трасарыг явуулаад авсан тоглогч бүр нэр үнэхээр гоё тоглогч юм аа. За тэгээд яах вэ тэгээд энийг тоглолтоор бити төгдөд гараа манах. Нөгөө сэтгэл зүй нөгөө одоо нэг юм хөөрөлтэй байгаа. Цамаа хоцсон байгаа. Тэгээд тэр тоглогч бас дасархай тоглож дасархай гэж бас. Одоо энийг бас ингээ гайхаад байна шүү дээ. Өмнөх үлрэлийн одоо сүүлчийн цом юм уу? Эсвэл шинэ үлрэлийн анхны цом гэж явах уу гэдэг. Ер нь бол бас эвгүй штэ. Англи хэл бөмбөг эвгүй. Одоо бид нар доороос гарч ирж байгаа багнуудаас ерөөхдөө бол айж байна. Одоо Ipswich, Coventry, Coventry эднэрээс хинчэн Coventry-гийн бол гоё. Харин тэр эвгүй байгаа. Юу? Лампард. Тий. За тэгээд Wembley цэнгэлдэх хүрээлэнд хийгээгүй.
Энэ жилийнх нь Уэльсийн одоо нийслэл болох Cardiff-ийн Millennium цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан уг тоглолт. За шалтгаан нь бол их амархан. Wembley дээр weekend тоглоно. Тийм болохоор талбайгаа булаацалцсан байгаа. Одоо нөгөө сүүлүүд бас дэлхийд даяар яг энэний талаар зөндөө яриад байна те. Тамирчид өөрсдөө өөрийнхөө талбай дээр хөдөлмөрөөр тоглож чадахгүй зүгээр дуучид уран бүтээлчд талбайг эзэмшээд байна. Тухайн нөгөө Барселона за тэгээд Реалын тий Барнабеу нөө эсвэл Сантьяго Барнабеус нөө эсвэл юун дээрээс нөө аль дээр нэгэд бас тоглолтууд болоод тоглолтууд зүгээр ин бараг запас талбай дээр нь тоглож исэн. Тийм бас юу хөлбөрж гисэн байгаа штэ. Тэгээд нөгөө хамгийн сүүлчийн бараг Реалын тэр нөгөө шин засвар нь эхэлсэн бараг ямар нэгэн дуучин тоглоод тэнцээнд хамаг зүйлгийн гимтээгээд тэгээ шинээр бараг шинэ стадион барихаар болсон шүү дээ. Тэр шинэ стадион өөрөө хоёр тим юутай зориулттай яг нөгөө хөлбөмбөгийн уулын зориулттай байж байгаа. Одоо тэр шинжилгээний дараас тоглолт бас болох боломжтойгоор. Одоо эн чинь миний ойлгосноор тэр газон нь ингээд доошоо ороод ингээд дээр нь бүрхэгдэж бүр одоо хит хуваагдаж тий. Бүр амар одоо шинэ технологиг одоо ингээд нөгөө технологиг ярьдаг шиг тэр нь бол яг хөлбөмбөгт ингээд хэрэгжүүлж байгаа маш гайхалтай бас хэрэгслүүдийн нэг байгаа. Дээрээс нь давхар тэр нөгөө клубийн хувьд гэсэн ашиг орлого олох нэг нөхцөл нь одоо энэ нөгөө стадионод түрээслэх гэдэг байдлаар орж ирж байгаа л да. Яг нь Wembley болоод тэрэнгүүж яг юуны стадион биш шүү дээ. Яг нэг одоо улсын юуны клубийн стадион биш шүү дээ. Улсын стадион гэж явдаг. Хаанах Wembley-г түрээслээд байлаа саяхан. Tottenham түрээслээд байлаа. Шинэ стадионоо баригдах хүртэл. За магадгүй. Одоо сандгүй. West Ham Tottenham хоёр чи ерөөхдөө нэг үед шинэ стадионоо барьсан. West Ham-ийн стадион чи одоо баг судлаараа Англид нэлээд дээгүүр орж ирж байгаа нэг юм стадион байлээ. Стадион байгаа. Тэгээд Tottenham-ийн чинь нөгөө хуучин байсан жижиг стадионоо том стадион болгосон шүү дээ. Тэр хоорондоо Wembley дээр Tottenham түрээсээр тоглож исэн санагдчихэв. За тэгээ бусад үед бол угаасаа Английн шигшээ тэгээ FA Cup Community Shield за Carabao юун дээр болдог лээ дээ. За Carabao бас Wembley дээр болдог л. За Carabao би санахгүй байна. Уусаа манайх тэр цомыг авч үзээг болохоор мэдэхгүй байна. Манайх л авч ийсэн. Нэгс юу ч авахгүй зэрэг тэрийг л авдаг гэсэн бас тийм бас юу байгаа. Үлдэрлүүд байгаа. За явчихсан тэгээ танах бас нэлээд зузаарч байна. Тоглолт гэсэн нэлээд гой биенийг ойлголцсон. Ер нь бол багийн сэтгэл зүй те маш одоо өндөр байна. За тэгээд Guardiola-гийн City энэ жил ямар хөө байх нь бас илүү сонирхол татж эхэлж байна. За тэгээд Arteta-гийн Arsenal ямар хөө байх вэ бас энэ ирчээрээ ингээд байж чадах уу гэж сонирхолтой байна. Одоо нөгөө эхний нэг 2 тоглолт болоод 3 тоглолт болоод тэгээд хүмүүс за энэ авраг болчлоо гэж ярьдаг байсан бол одоо бол ер нь бол 2 дугаар тойргийн бүр тойргийн дараа нэг үлрэл завсарлагын дараа орж ирсний тэр тэгээд төгсөлөө сайн хийж чадах. Яг нөгөө өвлийн нөгөө боксингтэй одоо үе чинь нэг тоглогч нарыг амар ядраадаг тэгдэг. Яг тийм юу гэдэг болохоор тэн дээр л яг нөгөө чир зузаан бүрэлдэхүүнтэй байгаа вэ л гэдэг зүйл ерөөхдөө нэлээд яригдах баг. Би өчигдөр нэг зүйл дээр бас их баярлсан. Тэрний юу гэхээр Jack Grealish шиг бол буцаага City тоглоулахаар болж байгаа юм шиг байна. Everton-д одоо бүтэн жил зээлэр тоглосон шүү дээ. Тэр нь Everton тоглосон шалтгаан чинь яг дэлхийн аваргын өмнөхөн бас нөгөө форма олж харуулчих гээл уулна оролцсон. Гэхдээ тэгээд юун дээр даашт дээр бол шишээ дээр бол дуудагдаагүй. Уул нь яг Aston Villa-гийн үеэс авахуулаад үзэх юм бол их гоё танхай тоглогч. Тийм шүү дээ. Гэхдээ яг нэг ийм одоо юу гэдэг нэг юм хэв журманд баригддаггүй. Яг тэрүүгээрээ гоё танхай. Тэгээд яг тэр тоглолтод гарч ирэх нь гэсэн чинь бас тоглолтын дээр нэг тийм гоё зүйлийг бол гаргаж ирч чадсангүй. Магадгүй тэгэл одоо нас явж гин одоо бараг 30 40 байгаа шүү тийм ээ. Тэгж байгаа. 29 28 тэр явцад байгаа. Тэгээд яалчгүй тэгээд нөгөө City-д бас жоохон зэвэрсэн байж магадгүй хаа. Яг нөгөө өөрийн тэр гоё нэг тэр нөгөө бриллиант гэдэг юм ин хитрхийн бүр ингээд бүр зүгээр ингийн болгохтол бүр одоо нөгөө яасан баха багсгсан бах гэж бодож байна. За тэгээд ямар ч байсан Arsenal Manchester City 3 тэгээр ингэж буулгаж за анхны цомоо авч байна.
За одоо харин хэлээд нь шүү дээ нөгөө өнгөрсөн удирдлагын сүүлийн цом гэж явах уу энэ удирдлагын эхний цом гэж явах уу гэдэг. За тэгэх юм бол за Англи нэг иймэрхүү юм байна. Тэгсэн чинь Францд бас мэдээж цомын супер цомын тоглолт болсон байгаа тийм ээ. PSG Ланстай тоглосон байгаа. Ланстай тоглосон байгаа гэсэн чинь Ланс нь сенсац тарьж нэг тэгээр PSG-г болсон байгаа. За тэр нь бол 50 гол оруулж 32 минутаар 50 гол оруулж за тэгээд бүр хоёр бас юутай юм байна. Улаан хуудастай юм тийм ээ. Антонио 39 минутаар тэгээд Мендиш бүр бас 86 минутаар улаан хуудас авч талбайг орхисон байна. За тэгээд ер нь бол PSG бас шинэ хувьсэл бас хийж ах шиг байна гэж харагдаж байна. Тамирчдын ер нь солиодож байгаа байх шүү тийм ээ. Нилийн тамирчид явж байна. Нилийн тамирчид бас орж ирж байна. За тэгээд одоо хамгийн ихний ер нь бол орж ирэх магадaltaй тамирчин бол орж ирэх магадaltaй бүр гэрээ хийцэн байна. Бүр зургаад оруулах хувцастайгаа. За тэр бол Ferran Torres. За нэг алтан бөмбөгийн тий сая энэ 26 оны алтан бөмбөг гэж хэлж байна шүү дээ. Финалд алтан бөмбөг оруулсан. Тий. Ferran Torres ер нь л ингээд PSG-д нэгтж байгаа юм байна. За ер нь бол Ferran Torres-ыг харахаар яг Дембеле стилтэй ер нь бол тоглогч байж магадгүй баха. Яг хоо жоохон төвөөс орж ирэх байх. Гэхдээ нөгөө Дембеле чинь тухайн үед угаалтын бас борхон гэж ярьдаг байсан. Torres ч бол Ferran Torres бол бас угаалтын борхон байгаа. Сая дэлхийн аваад нэлээ их хуваажсэн. Тэгээд яг хоо шийдвэрлэх хамгийн сүүлийн тоглосон дээр гол оруулж ер нь бол өөрийнхөө нэрээ бас нэг том болсон байдэ. Барселонагийн академи санагдаж байна. Дээрээс нь 2 уйлрал 3 уйлрал Сити тоглоод буцаад Барса дээр очиж төлөвлөлтөө үз. Гэж санагдаж байна. Саяны бас нөө Лансын эсрэг хийсэн тоглолтын дээр нөгөө Флорен Тавын гэсэн чинь одоо л санаанд орж ил байна л да нөгөө жигүүрийн нөхөр байсан шүү дээ. Францын. Тий. Юун дээр ер нь энэ нөгөө Францын лиг үздэг ч гэсэн Ньюкасл тоглож байсан санагдаад байна. Марсель дээр бол байдیں۔ Одоо тэр нөгөө PlayStation дээр нөгөө FIFA нөгөө нэг карьер мод тоглодог бол яг тэр нөхрийг авчдаг байхгүй юу? Мууч биш. Яг тийм 84, 83-тай. Тэгээд хаяа нөгөө улирлын нөгөө тойргийн шилдэг тоглогч монголч болонгуудаа нөгөө 80-аас дээш болоод тэр нэг малтан өнгөтэй байдаг шүү дээ. Тэгээд нэг тойргийн шилдэг тоглогч болчингууд өнгө нь хувирал энэ тойргийн шилдэгүүд нь гээл тэгмэл Флорен Тавын гэж баруун жигүүр дээр за Марсель байсан санагдаад байна. За тэгээд Ньюкаслд нэг 15 4 онд байха жигүүрийн тоглогчор байсан. Энэ бас их гоё тоглогч байсан юм байсан. Одоо тэгвэл Ланс тоглоод юг PSG-г буулгацсан л нөхөр юм байна л да. За тэгээд ямар ч байсан PSG ингээд хожигдлоор ингээд лигийг эхэлж байгаа шүү гэнэ. Одоо ингээд дараа 7 оноос тэгээд тоглолтууд эхлэж байна тийм ээ. Ер нь жижиг улсын лигүүд эхэлсэн. Тэгээд дараа 7 өнөөс нөгөө жинхэнэ том 5 лигийн тоглолтууд тэгээд эхлээл явах байх л та. Саяхан яг шууд одоо энэ нэвтрүүлэг эхлэх юм юу үзчихлээ. Австралийн лигийн нээлтийг харж илээ. Юу нэг хийлтэй нэг перформанс хийж байна. Тэгээд тэр нөгөө Freed from Desire гэдэг одоо нэг хөлбөмбөгийн нэг алдартай дуулчаад байгаа шүү дээ. Тэрийг хийлээр тоглож байгаа. Тэгээд хуучин чинь ер нь ингээд тоглолт дуусаад нэг хоцсон багийн фанатууд л энэ дууг нэг дуулж одоо стадионд дүүргдэг байсан бол яг тэр тоглолтын өмнө болоод ирэнгүүт хоёр баг тоглож байгаа бүх фанатууд ингэж нийлж энийг дуулахаар ямар амар нүүргэлсэн гэт сүртэй юм болдог. Нөгөө хийл тоглож байгаа тэр артист маань өөрөө тэрэндээ хөөрөөд хийлнийх нь одоо Симчокийнх нь утсан ингээд сэмрээд бүр тэр айгүй гой үзүүлэл нь тий нээлт болсон байна. Австралийн лигийн нээлт бол. За бас сонирхолтой юм тийм ээ. За нөгөө Орсын лиг чинь айл үжээ яваад бүр дөрөвдөг тойрогоо ингээд сая чигтэр өндөрлсөн байна. За тэгээд тэнцээ бас гой тоглолтууд болсон. За Балтика Спартак гэж баг хоорондоо олсон байгаа. Балтика эхний гол оруулж Спартак бас л нөгөө араас нь явуулж агаад нэг 2-1-ээр хотлоо. За Крилли Советов Динамо Махачкала гэж байгаа. За Динамо Махачкала тэгээд бас 4-1-ээр хожлоо. За Зенит Динамо Москва гэж байгаа. Зенит бол яг өөрийнхөө бас супер классаараа ялчгүйгээд авчлаа. За тэгээд Краснодар Ахмат хоорондоо тоглосон.
Краснодар одоо 4 доргийн дараа 12 оноотой нэг ч хожигдоогүй одоо ингээд лигэд тэргүүлж байна. За араас нь тэгээд Ростов Рубин 2 тэнцсэн хоорондоо тоглоод нэг тэнцсэн байдаг. За ЦСКА Факел хоорондоо тоглож нэг тийгээр бас ЦСКА буулгаж авсан байна. Родина Акрон гэж 2 баг байна. Бүр 3-3-аар тэнцсэн байна. Энэ бас маш нээлттэй тоглолт байна. Тэгээ бас сонирхолтой том гой тоглолт болсон байна. За Оренбург Локомотив Москва гэж төмөр замчтай хоорондоо бас тоглосон байна. За тэгээд нэг харьцаатай бас энэ хүү тоглолт өндөрлсөн байна. Уул нь энийг эхлүүлчээр би хайцсан байсан. Нэг тийгэр яг тоглолт эхлээд удаагүй байхад эхний голыг Локомотив оруулсан. Тэгээд 2 дугаар үе эхлүүл 2 дугаар үе рүү ч ороогүй байхад за тэгээд Оренбург чинь нэг дээшээ орж ирээл тэгэл доошоо бууддаг баг Локомотив нь аваад туучих үл гэсэн чинь харин Локомотив Москва тэнцсэн байх юм байна. Айгуул сонио. Тэр нэг дээр үедэлтэй юм онгоо ярьдаг байсан шүү дээ. Нөгөө нэг төмөр замаар Оросод их явдаг. Шалтгаан юу вэ гингүүт нь уул нь онгоцоор явах боломжтой гэсэн танаа авчин Локомотив Москва дэмждэг болохоор бид нар 4-5 хоног мөнгөний төлөм байж энүүгээр явж байгаа гэх. Гаал тэгдэг тийм ээ. Тэгдэгсэн. За тэгээд одоо нэг хүснэгтийг харах юм бол Краснодар бол 4 тоглолтын яраас ингээд 12 оноо авсан байна. Нэг ч удаа хожигдоогүй. Тэгсэн чинь одоо Зенит, Спартак, Динамо, Махачкала гэж 3 одоо 2 том баг 3 бас бол Махачкала ихэр жоохон юу болчиход байгаа. Махачкала чинь хуучин Анжи Махачкала л гэж байсан санагдаад байна. Анжи Махачкала тийм эсвэл Терик Грозно гэж байдаг байсан. Тэгээ одоо ч Ахмат Грозно болсон байгаа. Тэгэхээр Анжи бол нөгөө тухайн үед Динамо Махачкала бол хуучны бас Анжигийн сүүрэн дээр байгаа хаа гэж бас бодож байна. Анжи чинь Роберто Карлос, Самуэль Ето байсан, Карлос байсан. За тэгээд Оросын супер тухайн үед тоглогч нарыг одоо Жирков Жирков, Багрибняк юу гэдэг баг Ашаамч тийш очоогүй лөө. Ямар ч байсан Жирков очижсэн. Тэгээд бүр Европ лигт тийм ээ. Нийлээ бас шууган тарж байсан. За тэгээд Премьер лигийг авч байлоо эсвэл нэг 2-2-т орж байлоо. Ер нь ямар ч байсан бас нэг дээгүүр зогч болж байсан. Тэгээд нөгөө тийм чинь нөгөө маш том нөгөө санхүүжилт орж ирж байсан. Олигархууд тэрийг худалдаж аваад за тэгээд ямар ч байсан яг нөгөө дараагийн Манчестер Сити ер нь бол нэг тиймэрхүү маягаар одоо тийм маягаар байсан. Европт бас ноёрх тим талаар явагдажсэн. Тэгсэн чинь нөгөө бас дэлхийн хямралт одоо юу гэдэг тийм ээ. Тимнээс болоод ер нь бол баг тарж бүх тоглогч нар тэгээд явсан байт юм да. Айгу яг тухайн үедээ яг нөгөө юу шиг санагдчихсан. Яалтчгүй нөгөө юу гинт нэг баахан Ньюкасл нэг галзуурд штэ. Яг Сауди Арабын санхүүжилттэй болдог. Тэгэнгүүтээ нөгөө юу үед нэр байна одоо Манчестер Ситиг их үе байна, PSG-г яг их үе шиг яг тэр үед тэгсэн. Ласана Диараг бас авсан штэ. Диараг бас авсан. Ласана Диара. Мориньогийн бууралдах хамгийн гол шалтгаан Ласана Диара гэдэг. Тоглолтын дээр нэг сайн тоглолцох юм бол Ласана Диара юугаа гэрээгээ шинжилмээр байна гэдэг нэгд өдөр нь агент нь орж ирдэг. Тэнгүүтээ жоохон муу тоглонгууд нь сэлгэн суулгачих юм бол Ласана Диара энд жоохон юугүй байна. Доргүй байна. Клубын солиг орж ирдэг. Мориньогийн баруун талын өснийх нь сайралтын шууд нэг нь бүгд дээрээ Ласана Диарад холбоотой гэдэг. Тэгж байгаа. Тэгэхээр яалчгүй нөгөө өөр лигүүд эхлэегүй болохоор бас Орос лигийг үзэх бас сонирхолтой байна л да. Тэгээд бас гайгүй харьцаагүй бас өрсөлдөөнтэй тоглолтууд гой тоглолтууд гарч ирж байна. За тэгээд дээгүүр доороос орж исэн бүр 4-5 баг байна. Шинэ багууд байгаа тийм ээ. Тэр нь бол Факел байна, Акрон байна. За Ахмат яг хоо арай гэж нэг баригт үлдсэн байгаа. Родина байгаа. За Оренбург орж исэн. Тэгэхээр ер нь бол Балтика байна. Баг 5 баг ингээд шинээр ингээд дүнгэж нэг харагдаж тогтмол биш байдаг. Тэгээд Родина байна. За тэгээд бүр Динамо Махачкала ч гэсэн ер нь бол бас нэг байдгүй тийм багууд байхгүй. Тэгэхээр маш сонирхолтой дараагийн одоо нөгөө тойргуудаар юу болох вэ? Ямар баг одоо хожих уу? За одоо Краснодар өөрийнхөө энэ нөгөө 4 удаа хожигдоогүй юугаа ингээд нэмээд 5 болгох нь эсвэл одоо унах нь тийм ээ. За тэгээд араас нь Зенит, Спартакийн хоёр нь гэдэг нөгөө одоо хол тасрахгүй барьж чадах уу гэсэн бас том даалгавар байна. За тэгээд доор байгаа Факел, Акрон
Ахмад энд нэг 2 гэсэн оноотой багууд байна тийм ээ. Эдэн буучгууд. Тэгэхээр чинь Локомотив хажууд нь ингээд 12 дугаар байранд 3 оноотой ингэж бичигдсэн суугаад байх юм аа. Локомотивч манай араас орж байгаа юм. Уг нь бол дажгүй аюу гой багштай бас л үзүүштэй. Хуучин нөгөө Сечо байсан санаж байна уу? Тий. Сечо байхад үнэхээр галзуу. Би чинь нэг хэсэг бүр бараг Спартакаас Локомотив руу урд юм уу бүр тийм санаа бүр төрж ирсэн шүү дээ. Яг л Сечо тухайд бас галзуулжсэн. Яг л нөгөө Барсад нөгөө нэг тийм хин бэлээ. Жулиан л нэг тоглогч үүд гэсэн шүү дээ. Нэг байнга нэг гол хийдэг. Яаж хийж байгаа. Эсвэл нөгөө Вилья стилтэй ер нь бол. Сечо ч нь бол тийм ээ. Испанд Вилья яаж тоглодог байлаа нэг тийм боломж гарлаа. Гол хийдэг. Яг тийм стилтэй нэг тоглогч байжсэн. Тэгээд надад тухайд бол Сечо бол маш их таалагддаг гэсэн. За ингээд тэгээд нөгөө хин Шомин гэж дасгалжуулагч байсан шүү дээ. Шомин Юрий Шомин гэж байгаа. Тэр чинь одоо бараг танахаар бол Арсенал гэж юм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үстэй тийм ээ. Одоо энэ Хвичэ эднэрийг гаргаж ирсэн дасгалжуулагч шүү дээ. Арсен Венгер, Сэр Алекс Фергюсон одоо ер нь бол тим төвшний одоо Георги Романцов ч юм уу тийм ээ. Тим төвшний маш том одоо юу шүү дээ. Дасгалжуулагч. За тэгээд багаас явчаад өөр газар бас нэг Казахстанд явлаа. Иш тийш явчаад Локомотив навс унтсан байсан. Тэгээ буцаж ирээд ер нь бол одоо санахаар буцаж ирээд нэг 2 жилийн дараа шууд дахиад цом өргөжсөн. Премьер лиг аврах болж ирсэн. Айгуу тийм одоо яг л нэг тийм Венгер ч юм уу, Сэр Алекс Фергюсон шиг л гэтээ яг Локомотивд тийм нэр хүндтэй. Тий, домог байхгүй. Тэр ярилцлага эднэрийн сонсд юм аа. Их гоё ус намуухан яриатай хүн шүү дээ. Ер нь бол яриаг нь сонсох айгуу дуртай. Сүүлд нэг ярилцлагыг сонсож байгаад Хвичаг явхад гэж байгаа. Тий. Локомотивын одоо нөгөө юу байгаа нөгөө залуучуудын одоо youth center гэдэг ч одоо юу гэдэм бэ? Актемээс гаргаж ирсэн. За тэгээд үндсэн уулын багт гарах хэмжээний тоглогч болцоод байхад нь яг тэр нөгөө үндсэн багтайгаа гэрээ хийх гингүүд нөгөө шинэ эзэнтэй болцсон ч гэдэм үү? Эсвэл шинэ удирдлагатай нэг халаас хэлгээний юм болсон юм шиг байна. Тэрнээс болоод яг нөгөө тогтмол гараанд гаргаж чадахгүй тэгээд гэрээнд дуусгаад идэг клубүүдийн удирдлагууд хоорондоо л яриад байгаа болохоос шиг одоо энэ яг нөгөө менежер болон дасгалжуулагч гэдэг чинь тусдаа ойлголт байгаа шүү дээ. Шомин бол менежер биш дасгалжуулагч байхгүй юу? Яг тэр менежерийн төвшөнд яригдж байгаа зүйл дээрээс за үнэхээр зарахгүй болохгүй юм байна гэсэн шийдвэрийг санхүүгийн талаас нь клуб гаргаад тэр Рубин авчсан чинь Шомин явн явтал нь мэдхгүй байж байгаа яг явсныхан дараа өөлж хоцорсон гэж байгаа байхгүй юу? Миний хүүг явуулчлаа гэж үйлсэн гэж. Хвичаг явахаар. Тэгэхээр тэрнээс хойш ерөөхдөө Локомотив гэдэг багтаа бас нэг тийм дуртайж байхаа болж эхэлж байгаа яг нэг тийм хугарлын момент нь яг тэр үеэс эхэлтэй гэж ярьдсан байлээ. Яалчгүй тэгээд бас нөгөө дэлхийн хэмжээний том дасгалжуулагч болохоор тэр хүний потенциалыг хараад үлж штэ ер нь тийм ээ. Зүгээр энгийн тамирчин юмсууд одоо өөрөө ч гэсэн тэр Шамин вэ нөө UFC вэ нөө тэр том тоглогч нарыг бүгдийг дасгалжуулж ирсэн. Тэднэр явж байхад бол цааш нэг юм ярьдгүй дэсэн. Тий. Чорлоко морлокогийн үедтэй ер нь. Тий. Энэ ч нэг юм ярьдгүй байсан. Тэгсэн чинь одоо Хвичэ явж ийн гэхээр тэр маш том потенциал, маш том тэр ирээдүйн бүгдийг хараад үйлчлээсэн багтаа. Гэтэ магадгүй тухайд явуулсан ч гэсэн одоо ингээд нөгөө өнөөдрийн энэ хүртэл одоо хүрсэн байгаа да маш баяртай дотор боддог байхаа энэ чинь бас би бас хөв нэмэр оруулсан шүү дээ гэдэг. Одоо Слуцки бас байнга ярих дуртай гэдэг тийм ээ. Хвичэг одоо би гаргаж ирсэн шүү дээ гэж бас ер нь бол зөндөө ярьдаг. Тэрэндээ бас ингээд одоо ч гэсэн бит хоёр хооронд уцаа ярьж би тэрэнд зөвлөгөө өгдөг байгаа. Одоо ингүүл зүгээр юм ээ, ингүүл зүгээр шүү гэж бас одоо хүртэл тий одоогийн өнөөгийн цаг хүртэл одоо юу амар хамраас өгөхтэй гоё сөхнөөс манай уус гоё шүү дээ. Аврагуудын лигийн финал дээр нь миний дасгалжуулсан хоёр тоглож хоёулаа бие биенийхээ өөдөөс тоглох чинь гэж таварж байгаа. Энэ хоёрыг одоогийн төвшөнд даваачсан үнэн баг би ухааны юм яриад тэгээ өөдөөсөө тоглох чинь гэдэг. Гадаа бас тэгээд үнэнтэй. Одоо үнэнтэй л одоо манайхан ярьдаг шиг магадгүй одоо нөгөө за одоо дая аврагад орхон баярч юм уу тийм тэрийг анх тасалжуулчихсан одоо хүмүүс ч юу гэдэг энэ ч одоо миний хөвчт би одоо сорин тавьж ирсэн ярина шүү дээ одоо ер нь бол тэгж л ярьж одоо анхын нэрхтэй гэж ярьна энэ ч бол зүгээр л нэг тийм 6 нэг жоохон хүү байлаа гэж ярьдаг шүү дээ тийм ээ тэгэхээр яалчгүй тиймнүүд бас байна. Тэгээд Слуцки бол угаасаа тийм яг нөгөө дасалжуулсан гэхэл илүү яг нөгөө менежер юм байгаа байхгүй тийм ээ
тэр зөвхөн клуб яг зөвхөн тоглолтыг өдөртөх биш нийт клубыг яаж цаашаа өндөр түвшинд хүргэх үү яаж цаашаа одоо ингээд илүү мөнгөд зарах уу гэх юм уу тийм ээ тэрийг зөв хийж чаддаг. За Гвардиола яг тийм байгаа. За Моуриньо бас яг тийм одоо хэмжээний хүмүүст одоо бас дасчлагч нар байгаа, менежерд байгаа. Тэгэхээр яалчгүй юм өндөр түвшний өндөр бас цалинтай дасгалжуулагч нар ингээд арай өөр юм аа гэж харуулдаг байгаа шүү тийм ээ. Дасгалжуулагч нар ярьснаас сонирхолтой нь одоо энэ 8 сард чинь Тед Лассогийн шинэ үйлрэл эхэлсэн. Одоо Америкчуудад зориулж эхэлсэн. Америкчуудад ерөөхдөө хөл бөмбөг гэдэг зүйл сонирхуулахын тулд анх юу лээ Английн Премьер Лигийг чинь анх Америкт авах эрхийг тэр нэг сувг нь авч байгаа. Тэгээ Тед Лассо гэдэг нэг юм дүр гаргаж ирээ. Тэр дүрээрээ ер нь бол рекламууд явдаг байжгаад тэрийг ингээд олон ангид кино болгоё, ситком болгоё гэсэн санаанаас хойш ер нь Америкч гэлтгүү надад бол Тед Лассо таалагддаг зүйл нь юу гэхээр хөл бөмбөг мэдхгүй нэг хөл бөмбөгийг рүү айгүй амархан оруулдаг. Тий. Бас их гой одоо тэр моментуудыг ингээд харуулсан. Дээрээс нь одоо хэрвээ ажиглаж ийсэн бол Сава гэдэг нэг тоглогчийг Тед Лассо дээр гардаг. Яг Златан Ибрахимович шиг. Тий. Джейми Тарт гэдэг нэг тоглогч байгаа. Тэр бол нэг Жак Грилиш юм уу, Дэвид Бекхэм шиг тэгж байгаа. Тий. Ер нь бол яг нөгөө албаар тэгж нөгөө адилхан болгож байгаа шүү дээ. Яг нөгөө яг тэр хүн ингээм бол нөгөө бас оюуны өмч өндөр цалин өндөр мөнгө тэрний нэрийг ашиглахын тулд мөнгөнд яана гэж яаж байгаа. Энд чинь нэг харьцуулах боломжтой нэг даалдан юм утгаар нь энэ чинь нэг тэр хүн байж таа гэд бас бүр илүү хурдан ингээ хайлт болгож байгаа тийм ээ. Дани Рохас гэж нэг дүр байгаа шүү дээ. Тэгж байгаа. Мексик тэр хин гэж бодож байна. Дани Рохас гооло тэгэл Рохас байгаа л дээ. Чичерито тийм ээ. Яг нөгөө нэг өшгөлөнгүүтэй нэг бөмбөг өшгөлөнгүүтэй нэг азар толгоогоор унж явахдаа нэг мөргөж Юнайтед тогтоо голдсон шүү дээ. Өөртөө баг ассист гэж. Дани Рохас бас тэгдэг байхгүй. Тэгэхээр яг Мексик гаралтай дээрээс нь яг тэрийг ингээ харуулж гоод яг Чичеритогийн ингэж. Манай найз Америкт амьдардаг байхгүй. Тэгээд нөгөө бас ингээд Лос Анжелесийн гэрүүдээр хаалт ташчин бүтээгдэхүүн шалгаад санд болдог. Гэсэн чинь нэг өдөр хаалт ташаалыг яасан чинь урдаас нь яг Чичерит хаалт болгосон гэж. Яа. Тэгээд одоо яваад байна. Зэ. Спортын той. Маргааш энэ цагтаа тэгээд ирэх юм.